Эрдэнэ хурдан морь уйсан ч нэг л эрдэмтэй, хургааголсон хонинд ч нэг л дуутай, айраг сүгнэж найрлсан ч нэг л журамтай, айлд орж суусан ч нэг л ёстой. Миний Монголын ард түмэн. Лаван их шиг 97.5 радио. Мянга 911 оны 12 дугаар сарын 29-нд 8 дугаар богд Жавзан дам хутагтыг Монгол улсын шашин төрийг хослон бэрэгч наран гэрэлт төмөн наст гэгэн ханаар өргөмжилж тусгааруулсаа тунхаглан зарласан бахтам сайхан түүхтэй ард түмэн. Өв эрдэнэ нэвтрүүлгийн энэ дугаараар Монголын бурхны шашинтны төв гандан дэгчлэн хийдийн бурханчлам Монгол улсын урлагийн гавьт зүтгэлтэн Пүрбат огшийг сонсогч та бүхэнтэйгээ уулзуулж өвөг дээдсийнхээ сургаал бошгыг уламжлуулахаар студидээ урьж ирүүлээд байна. Танд сонсогчдынхаа өмнөөс энэ өдрийн мэндийг хүргэе. За, энэ өдрийн мэндийг хүргье. Өнгөрсөн цаг хугацаанд монголчууд өвөг дээдсийнхээ дээсэн тийм ээ. Энэ сайхан соёлыг орхигдуулан гээгдүүлснээс болж бид нар маш их зүйлээ алдсан. Ялангуяа өөрсдийн хамгийн цогт эрдэнэ болох үйц тийм ээ. Монголчуудын соёлын тусгаар тогт нь бол бид бүгдийн эв нэгдэл, нягтрал, ирээдүйд хөгжих сайн сайхан гэрээсэл бүхнийг умарцсан тун харамсалтай юм. Тэгээ би богдыг бол яг зүгээр ийм үйл хийсэн гээд энэ олон хүмүүсийнхаа ярьдаг түүхсүүд номонд би ганцхан энэ хүн бол жирийн хүн биш байсан. Энэ богд хаамтаа маань ажиллахан бас мянган ийм сайхан эрдэмтэн мэргэд Монголын их суудангууд байсан гэдгийг батлах жишээг нь би богдын нэг зүйл дээр нь тодруулж ярих гэсэн. Өнөөдөр ер нь аливаа нэгэн болох зүйлийг урьдчилан зөөгнөж ирээдүйг бошголж хэлээ да тийм ээ. Бошголсон бошго нь үнэн гэдэг нь нотлогдож ингэж үлдсэн хүмүүс бол тун цөөхөн байдаг. Өдрийн од шиг. Тэгэхээр энэ бол үнэхээр агуу хүмүүсийн л үйл хэрэг л дээ. Ирээдүйг урьдчилан харна гэдэг бол энэ бол маш их мэрэгэн ухаан юм. Тэр бүгдийг болгоогч бас хувь хүний бас эрдэм болсон шидийг бол илтгэж байгаа асуудал. Тэгээ бурхан багш маань бас ирээдүйг үзүүлсэн эрдний сайхан зуул гэдэг бас юм бошгоож айлцсан. Мөн түүнээс хойш манай яг бурханы шашинтай холбогдсон олон сайхан эрдэмтийн бошгууд байдаг. Бид бүхэн Нострадамус гээл ингээл янз бүрийн бошго айлцсан гээл зөндөөл монголчууд ярьдаг номыг орчуулаад телевизээр баримт кино хийгээд хэдийгээр бошгууд нь нэгдүгээрт он цаг нь тодорхой биш байдаг бас. Дэлхийн уужим хойно аль оронд хаана юу болохыг нь тодорхой заасан ховор бас. Мөн тэгээд бас тийм муу цаг болох ч юм болоход тэрнээс яаж бид урьдчилан сэргийлэх вэ? Арга зам нь бас байдаг. Зөвнөгч нар нэг тийм хөл байдаг л да. Бидний монголчуудын өвдөд үлдээсэн бошгуудын талаар өнөөдөр судалдаг ярьдаг хүмүүс байгаа хомсдоо. Ерөнхийдөө монголчууд мэднэ. Гэхдээ их тодорхой ингэж хэлсэн зүйлийг нь сайн мэддэггүй. Ингээ би энэтэй холбогдуулаад богдынхон ирээдүйн цагийг бошголсон бошгын талаар тийм ээ өнөөдөр монголчуудаа хүргэе гэж бодож байгаа маа тий. Энэ бошгоор энэ хүн бол игэл хүн биш байсан гэдэг нь нотлогддог юм. Тийм. За ялангуяа муу цаг буюу 5 цүүн дэвэрсэн цагт голчлоо энэ бошгоо зөрүүлсэн байдаг. 5 цүүн гэдэг нь 5 зүйлийн муу зүйл ирэх юм цагт миний энэ гэрээстэй та бүхэн санаарай, бодоорой, энийг даган мөрдөөрэй. Тэгвэл та бүхэн аврагдсан шүү. Ийм аюул ирнэ. Иймээс та нар ингэж хамгаалаарай гэд ингээд бүр гэрээстэд ирсэн. Тэгэхээр тэр 5 цүүн цаг муу цаг нь болж үгүй юу гэдгийг би яг зүгээр 5 цүүн гэж үүдэг тагаар нь тодруулж хэлье. За эхлээд бол амьтан цөвдөх гэж байгаа. Амьтны цүүн гэж. Энэ нэгдүгээрт нь яа тэгэхээр нэгдүгээр амьтдын бие нь их багдах тий бие нь баг болж эхлэх дүрс нь гоо болж эхлэх хийж байгаа ажил үйлдвэр нь дандаа муу юмд их автагдах биеийн тэнхээ тамир нь их хомсдох ер нь залхуу нэгтэх оюун мунхрах тэгэд наснаас өмнө хөвшрөх
Сэтгэл нь их омогтой тийм ээ. Эцэг их танил садан хань нөхөдтэйгөө таархаа болох ховор хүмүүс нь ихэд л одоо сүсгэлэх одоо бурхан номонд дурлахгүй сүсгэлэхгүй тийм ээ. Үрдийн дээд чинь журмыг орхиж худлаар дүрсгэх цаг одоо болохоор энийг амтан зөвдөх гэж байна. Амтан зөвдөх. За тэнийг. Хоёрдугаарт нь нисвансаар зөвдөх гэж. Энэ бол сэтгэлийн гимээр зөвдөх гэсэн үг л дээ. Энэ хүний одоо хүсэл тачаал, урам мунхаг, уур хилэн, омог харам тийм ээ. Энэ нь бол их түргэгдэх буюу давмгайлах, гал мэд бадрах гэж. Ийм цагийн болохоор одоо нисвансаар зөвдөхөө гэж хэлдэг. Гуравт нь болохоор насан зөвдөх гэж. Ер нь амтны насууд наслах насаа насалж чадахгүй богиносхийг хэлж байгаа. Их дороон үхэх, зарим нь төрөөд үхэх, ихэнх нь одоо тийм залуу насандаа цаг бусаар ерөнхийдөө нас нь одоо барагдаж үхийг хэлж байгаа. Дараа нь үзлэн зөвдөх гэж. Дөрөвдүгээрт нь үзлэн зөвдөх гэж. Амтны үзэл буруутгах гэж. Одоо нэгсэндөө гурван эрдэнэ хийгээд үүлийн үрчим зөв юм дотор итгэхэ болоод тэгээд тэр зөв юм үнэхээр энэ тийм чадал байна уу? Энэ үнэхээр тийм болов уу гэд эргэлзэх тэнэгэлзэх нь олшроод тэгээд сүүлдээ түүний худал гэж санаад тэгээд ерөөсөө эрдэнэ заасан багш дээдэс эцэг хийхэн ачийг мэдхэ болоод өргөн хүндлэх нь байтугай бүр басамжлан шоолох, доромжлох, зодод мүтгэс ахуулаад ийм одоо тийм буруу үзэлд одоо автагдах юм гэж. Ингээд одоо зөв юмнасаа цухтаагаад муу юмдаа дуурлаад хэлэнс дурвар хичээн шунаглаж. Сайныг нь муу дор мэдээд муугаа зөв гэж одоо эндүрх ийм их одоо үзэл зөвдөрүүлж байгаа. 5 дугаарт нь одоо цаг нь зөвдөх гэж. Энэ яа тэгэхээр одоо цагийн хүний нас одоо 50 хүрэхийн төдий энэс хойш улам махалтахын цагт 4 цагийн их хадаг солигдно гэж байна. Тэгэхээр одоо хүний нас 50 хүрнэ гэдгийг ойлгох хэрэгтэй л дээ. Хүний нас одоо бид нар байнга нэг 100 муу насалдаг биш шүү дээ. Хуучин хүн бол бүр 8 түм насалдаг байсан. Тэрнээс хойш 60 жил тутам нэг нас хорхоцоор байгаад. Хүний 100 насны үед бурхан багш ертөнцид мэндэлсэн. Ирсэн одоо замтууд. Бурхан багш 2500 буюу 2600 орчим жилийн өмнө ертөнцид одоо ирсэн мэндэлсэн хүн гэхэд бол тэрнээс хойш 60 жилээр нэг ингээд нас ингээд хорхоцоор байгаад одоо бол ерөнхийдөө 50 руугаа төгсчл яваа. Одоо тооцоод ус гарах нь шүү дээ тийм ээ. Энэ цаг үе гэж. Бүр 50 наснаас доош ингээд богиносоор хүн 10 хүртэл хүний нас богиносх юм. Тэрний дараа ингээд 60-60-аар нэмэгдээд 8 түн наслахад майдар бурхан залрах дараагийн бурхан залрах цаг тэр юм шүү дээ тийм. Тэгэхээр одоо ингээд 50 наснаас хойш улам махардах цаг 4 цагийн их хадаг солигдно гэж. 100 хавар мэт болох. Тийм өвлөн намар мэт болчих. Намар нь 100 мэт болчих. Магадгүй өвөл гих цагийн тийм тойм байхгүй болно гэж. Хур ус цагтаа орохгүй. Салхи хийгээд цас мөндөр хяруу ихтэх гам ба турхнууд болох цэрэг хямрал дайсан хулгай араатнаар хорлогдох хүний төрөл бүрийн өвчин зовлонгууд хурм буух мэт одоо ийм цагийг цаг зүвдэх гэж. Тэгэхээр энэ 5 зүйлийн одоо шин тэмдгүүд тийм ээ гарсан л бол 5 зүв дэвэрлээ муу цаг боллоо гэж. Тэгэхээр одоо энийг бол хамгийн гол нь богд маань бошго тийм ээ ийм цаг болсон болоогүй юу хэр хэмжээндээ явж байгааг нь бошго нь маш их тодорхой болгож өгсөн байдаг юм л да тийм. Тэгэхээр манай богд маань бол угаасаа бурхны шашны судар тарин хослон барилдсан ялангуяа очир хөлгөний уламжлалыг Монгол түмэндээ залгуулсан тийм ээ энэ их номын богд эзэн юм шүү дээ тийм. Богдын маань нийт 13 орчим юм ирээдүйг бошгуулсан захаасаа үлдээсэн байна. Одоо нэгсэндөө ирээдүйг одоо зүүн бэлгээр одоо нэг шинжил хийсэн тийм ээ 13 байна. Дээр нь би 10 гаруй их томод бошгуулсан лом бодомжунаа багш бурхан багш та мажигловдмаа тийм ээ хэмжлэнгээр манай 5 дугаар богд маань хүртэл их гоё бошгүй үлдээсэн байдаг шүү дээ. Бас 5 дугаар богд юм тийм. Уулын ламын усан жамстай ламын сайхан бошгууд байна. Монгол лам нар бас бошгосон лам нар бас байдаг. 8 дугаар богдынхаа бошгон дотроос өнөөдөр энэ хэлсэн үгнүүд нь хэр биелсэн байна вэ? Цагаа олж олоогүй байна уу? Биелсэн ямар байна? Өнөөдөр биелж байгаа нь ямар вэ? Бошгууд нь хэр биелж байна? Ирээдүйд биелээгүй байгаа хэрнээ биелэх магадлалтай биелэх гэж байгаа бошгууд нь ямар юм бэ? Тэгээ ийм цаг үе ирэхэд нь яаж бид нарыг өөрсдөө хамгаалж сэрэмжилж энэ аюулаас зайл гэж хэлсэн байна гэж. Би энэ 4 зүйл дээр л би нэг ярих гэж бодож байна тийм. Халхаа Монголын 8 дугаар жирэмд хотогт маань 1924 онд таал барьсан. Тэр хүн бол 24 оноос хойш хэмээг л одоо бошгол таараа шүү дээ ирээдүйг юм чинь тийм ээ. Тэгээ өнгөрсөн юм аюу гэж ярих уу. Тэгэхээр энэ хүн Монгол түмэндээ ингэж үлдээсэн байд. Би нэг бошгын зүгээр иш татаад уншия. Халх Монгол оронд төмөр хулган жилээс усан бичин жилийг хүртэл гэж. Тэгэхээр одоо төмөр хулган жилээс усан бичин жил гэдэг маань бол 1900 оноос 1992 оныг хэлж байгаа. 92 оны хүртэл. Одоогоос бол одоо бид өөрчлөн байгуулалт эхлээд 2 жил болтлох хугацаар хэлсэн байна шүү дээ тийм. Энэ бол бидний туулж өнгөрүүлсэн одоо бидний мэдж байгаа цаг үе. Халх Монголын хой зүгээс хүн дүрстэй, адгуусны байдалтай, янз янзын шар нүртэй, саана я хэмээх нэртэй. Энэ нэрний ихний үсгүүд нь
Ийг нь одоо илбэгдэрж гэх мэтлэнгээр бүрээдийн комитетийн даалгавар орж ижсэн хүмүүс. Энэ хүмүүсийн нэр нь таардаг ш тамгүй сонь. Тий. Хүмүүс ирж Монголын дотоод цогт эрднийг булааж авна гэж. Энэ үед нь лам хүн хар хүний боол болох юм гэж. Цогт эрднээ булаалгахны шинж нь штэ тий. Лам хүн хар хүний боол бол лам хүн цэрэгт мордно, ядуу гуйланч түшмэл болно, ноёдууд нохоо мэт болно, худад гэгээднүүд хар хүний боол болж, хууль байвч дагах хүнгүй, ном байвч унших хүнгүй, энэ цагт хүрээ хийд цэргийн балгас болно, энэ цагт Монголын төр шашин нэрийн төдий болно гэж. 8 дугаар бүгд маань хэр үнэ хэлсэж. Шар нүүртэн гэж хэм бэлээ? Хойд зүгээс гэж байна шүү дээ. Тэгээ ойлгомжтой уулсах юм тий. Комментарны олон жил төр засгийн удирдлага маань тэдний хараач явсан нуус биш үү тий. Тэгэхээр монголчууд бид цогт эрдэнэ булгаалгаагүй юу? Монголын тусгаар тогтнол бидний цогт эрдэнэ биш юм уу? Тийм ээ. Энэ цаг үеийн дунд бид овг удмаасаа салсан бүх язгууртан дээдс цуутай сод эрдэмтэн хуврагуудаа толгой дараалан хядаагүй юу? Үлдсэн хуврагуудын цэрэгт албадан үйлдвэрч явуулаагүй юу? Лам хүн цэрэгт мордно гэсэн биш. Лам хүн хар хүний боол болоогүй юу? Ядуу гуйдж түшмэл болсон уу? Хичнээн л ядуу ард байхцмаар дэвшижсэн тийм ээ. Ноёдууд нохоо мэт болоогүй юу? Хамаг юм булаалгаж хураалгаал тийм ээ. Бүгд бараг цаазын давтанд очоогүй гэж. Монголчуудын шүтэн дээдлж явсан мөнний дээд сургаалыг яасан. Амтны монхруулагч тийм үү? Тэрнийг дамжуулж байгаа хуврагуудыг шар пиадлууд. Язгууртнуудаа хар пиадлууд тийм ээ. Үүнтэй хамт монголчуудын үүлэн үлдсэн тийм ээ 10 их ухаан бүгд хаягдсан. Имлэг, цурхай, урлаг тийм үү? Яруу найр бүх соёлууд байхгүй болсон. Шүтэн дээдлж ирсэн, өвөг дээдсээс бүтээсэн бүх оюуны үнэт сан болсон сүм хий, ном судар, бурхан дахлаа бүгд нь үнсэн товрог болгож харийн нутг руу ачуулсан. Олон юм ярьж болно би тийм ээ. Энэ бүгдийн хор уршигаас өнөөдөр хүртэл бид салж чадаагүй. Энэ хэлэмдүүлэлтээр монголчууд бид нар маш их юм алдсан. Үгсийн сангийн 3-1 хуурайч бид нар ярьж байгаа улсууч. Тэгэхээр бид цогт эрдэнэ булаалгасан алт мөн. Булаалгахдаа ирээдүйд найдвартай оршин тогтнох тусгаар тогтнолын баталгаа амин сүл болсон зүйлээ бид алдсан юм аа. Үндэсний соёл уламжлал алдсан алт мөн үндэсгүй ногоо шиг мөхдөг гэж. Түүхийн хөрсөс арчигдаг гэж. Монголыг түүх шашин хоёроос нь салгуул Монгол биш болно л гэсэн зорилгоор энэ ажлыг гүйцэтгсэн байдаг шүү дээ. Өвөг дээдсээс түүх шашнаас урвсан хүмүүс ясан комментарийн боол болсон. Өнөөдөр бид өөр шашинд хүртэл урвж байгаа юм шүү дээ. Ирээд үндэстнийхээ шашин соёлын эсрэг 3 зүйл хийж яана гэдэг маань энэ 37 оны комментарийн бодлогыг хэрэгжүүлсэн монголчуудаас ялгаа юу вэ? Урвагч нараас ялгаа юу вэ? Ингээд бид нар монгол хүний хаагараараа энэ бүгдээ бид хийсэн. Энэ цаг үеийг ямар ингэж гайхамшигтай хэлсэн байна. 20 жил гэж. 20 жил маань 1931 он. За. Хийд сүмийн ховргууд айн зүхтаач. Хонин бичин гэдэг маань 1931-ээс 32 оны хэлж байгаа шин. Жилийн завсар их хаан буурч хой зүгээс тэрсүүдийн эсрэгүүнаар халах орныг хямруулан үлднэ гэж. Хүмүүний суудаг орон бүхэнд цусан гол урсан, амьтныг цэтгэр эзлэх, сүм хийдэг тагтаа эзлэх, бурхны сүмийг тэмцлийн хороо болгож, замдалчид хэрн аяга дахимлаг гэргий авч, харц бээр хан орыг барина, хам бээр харц болон буурна хэмээсэн. За одоо сонстоо 1931 он гэхэд ихэнх сүм хийдүүдийг эдийн засаг буюу татвар төрөл бүрийн хөрөнгө хураалтаар хяхан хөвчөж Монголын бараг сүм хийдүүдийн 90% нь эзгүүрч ирсэн үе юм. Яг энэ үе нэм юм тийм. Түүхэнд бүгд байна. Тэгэхээр одоо үнэхээр одоо хуврагууд сүм хийдээсээ цугтж ирсэн. Энэ үе чинь жинхэнэ одоо комментарууд бодлогоо маш эрчимтэй хэрэгжүүлж эхэлжсэн үе шүү дээ. Сүм хийд рүү эд тайлж байхгүй. Ингээд цаг үе нь улам бүр хэцүүдэн олон зуун мянган хуврагуудыг баримтлан буудан хороож хэрэмдүүлэлт хүртэл юу болсноо бид бүгдээрээ мэднэ шүү дээ. 20 мянган лам нарыг бүгдэн буудаж алаа гэсэн. Цагаатгалын консулс гаргасан албан ёсны мэдээллийн тоо штэ. Тэрнээс бүртгэдэггүй, тийм ээ, тоологдоогүй хэдэн 100 мянган хүмүүс алагдсан бид нар мэдэхгүй штэ. Хүний суудаг орон бүхэн цусан гол урсан гэж штэ. Амьтныг зэтгэр эзлэх, сүм хийдэг тагтаа эзлээгүү гэж. Бурхны сүмийг тэмцлийн хороо болгоогүй юу? Замдалчид хэрнэ гэж штэ. Болгож. Замдалчид маань тэр улаан комментар биш юм уу? Аяг дахимлагыг нас нь хар болж дүрээн буруулж ихнэр авсан дүр үзүүлэхгүй амьд үлдэх аргагүй байсан. Хүчээр ахуулж ирсэн бүр. Харц бэр хан хорыг бариагүй юу? Ардуу тийм ээ? Монголын төрд гараа гэж. Харцуу тийм. Мөн хятад орны чандад буюу Япон хэмээх нэгэн хүчрхэг гүрэн хятад орныг боолчлон улмаар Монгол орны зүг хандсанаар төмөр хонин жилийн намрын ихэнх сарын 10 ба 15 мөн сүүл сарын 22 ба 25-ны өдөр монголчууд хавчлагаар хямран байлдах болно хэмээж. Энэ бол 1931 оны буюу төмөр хонин жилд Япончууд манжуурт хөл тавьсан юм байна. Зөв. Тий. Манжуурт. Тий. Энэ өнгөрсөн бошиг бүхнийг айлдвал өнөөдрийн цаг богино. Хэл гэсэн санаагаа ариун тул яг зүгээр нэг ариушлаад ахаж бас яг уу. Гэхдээ ямар ч байсан би бас монголчуудаа би бас имийг дуулах гэж бодчих.
Тэгээ би нэг төвдийн мажиг лодмоо гэдэг мондог том зоч эмхтэй гарсан. Тэр хүний бошиг бол гайхамшигтай. Яг энэ цаг үеийн он цагт ийм болно шилсэн баг. Тэрч дайсан садан солигдох гэсэн. Дайснаа садан гэж эндүүрээд. За. Тийм ээ саданга дайсан гэд үнэхээр монголчууд ах トゥ нараа тийм ээ хоорондоо ивэ. язгуурт нь лам хууруудаа халаа өстэйсэн. Үнэхээр садангуудаа. Тэгээд нөгөө Монголыг устгах гэж байгаа нөгөө комментэр буюу харийнхантаа яасан байна. Садан гэж нөхөрлөөд ам дурсан юм аимшигт. Сайн муу солигдох гэсэн. Зүг номлоо. Буруу гэд. Тэгээ буруу юмыг зүг гэд солигдсон. Буян нүгэл солигдох гэсэн. Үнэхээр солигдсон. Ноён албат түшмэд зарц солигдох гэсэн. Бүх солигдох гэсэн. Ажил явдал зан журам бүх солигдох гэсэн. Солиогүй юу бид? Орос соёлтой болоогүй юу? Үйлдвэр үйлдэх бүгд солигдох гэсэн. Солигдоо үсттэй. Ярих үг чихний гол сонсгол бүгд солигдох. Чимэг хэрэгсэл ховцос идэ бүгд солигдно гэсэн. Яг үнэ. Бүгд солигдсон. Идээд хурааж нөөцлөх бүгдээрээ солигдно. Бүр нүгэлт баатрыг нүгэлт баатарлаг зандалчин гинэ. Махтан хүндэлж үйлдэх болно хэмээсэн. Хичнээн олон хүн алсан тийм ээ. Сталин, Чойволсон тийм ээ. Бүгд нь одоо гэж хүндэлж байсан гэж. Энэ цаг үед сайн үг муу үг болж, муу үг нь сайн үг болоод буйныг нүгэл тооцсон. Үнэхээр нүгэл зандалчин өрөмжлөн махтаар ирсэн бүгд үнэ штэ. Бошгуудын цаг үеийн одоо ийм нарийн таарч штэ. Би түрүү хэлсэн те. 1532 он буюу хүний нас 60 насны үед бол цүгэн цаг эхэлсэн тийм дөө. Энэ 1532 он Монголын тоон төмөр хаан Бээжингээс хөөгдснөөс 260-ны дараа 120 жилийн дараанаас монголчууд маш их хямарч эхэлсэн угаас. Тэр нь одоо 2009 он гарах чинь тийм ээ. Одоо бүр 2012 оноос хойш 13 4 он гэхэд бол улам бүр цаг сүднэ гэж байгаа. Цөгийн цагийн талаар одоо би 23 гаруй одоо ерөнхийдөө би бошгуудыг бол их хил дээр орчуулж хооронд нь харьцуулж үзсэлдээ тий. Тэгэхэд яг 8 дугаар зууны үед ч одоо боддоо манай эртний 8 дугаар зууны үед амьдарч байсан Лом Бадамжуна гэж одоо Ламби энэ дэлхийн том одоо бандадаа л да югүйдэр хүнэлдэ. Энэ хүн яасан юу шилсэн гэж яг энэ үед хийд сүмийн эд таваарт хомголзон үйлдэж 3 шүтөөний хулгайлч үнэлж худалдана гэсэн. Өнөөдөр хулгайгаараагүй хүрээ сүм хийд аалга мөн хилмигдлийн үед буулган тарааж харь нот хөрөө зөөж хулгайж авч яваа гэжтэй. Эхнэрүүд нэл хураан алгацсан гэсэн. Өнөөдөр хөвлөд хүрээ хөнөөгөө эмхтэй хүн ховруулж хүн бүхний зүрхэнд нэжгээд чөтгөр орох. Үүний шинжинд биедээ элдв зүйлийн хувцсыг олон хэлбэр маяг оруулж өмснө гэсэн. Модыг хүсдэггүй монгол өнөөдөр байхгүй болоо гэжтэй. Жил болгол өөр юм өмснө шүү дээ. Тойд нар хэнцэрлэж санваартай эзэн болохгүй. Шамнасгт нэмэгтэй нар хэлж энэ хандмаг илмаа гэдэг нар. Толмон царайгаа үдэж бас будаж шунгах гэсэн. Одоо та бүхэн сахил амын сүм хийдэд яваад ороод үзээрэй те. Гэлманаар сууж байгаа хэд мэд орохоор сайхан будман шунгацсан хүүхнүүд цаахан хонх томор начнуулаад сууж явах үедээ газрын эзэн хан ад хийгээд гарах хөлчин тийрэнд дэлгэрснээр жил бүр өөр хилэлцэн элдв зүйлийн чим хувцаар хувцлах болно гэсэн. Өнөөдөр жил битгий хэл сараар янз юм ярьдаг болох шивтэй тийм ээ. Тийм баг өдрөөр сольж явах шиг байна. Эгэл төрлөخت нь ном номлоно гэж. Одоо телевизээр нэг сайхан халимгтай янз усууд янз бүрийн үнэн худал мэдэхгүй мөрөл арт түмнийг замлхилаас авах юм биш. Тэгэхгүй бол муу тэгвэл одоо сайн болно шүү. Энийг худалдаад авчвал одоо зүгээр болчихно ч гэх юм. Тий, засалчнаар худлаар авшиг өгнө гэж энэ цагт. Мэхлэх тий. Одоо хүнийг одоо би янзлаад өгнө тийм муу зовлон гэж нарилгаад өгнө гээл. Одоо бүр яг гэдэг амартай. Мэхлэгч нар тий, мэхлэгч нар их бясалгахч болж хуурна гэн. Монд бясалгал хийсэн бол худлаа яаж хүмүүсийн толгой эргүүлээл. Хурд хилдэн хурдан амтныг тэлсэн тооцно гинэ. Хин л одоо сайн яаж тэрийг л одоо үнэхээр ухаантай тэлсэн гэж тийм. Эгэл хар хүн хувц өмш тойдын дур байрна. Цахилгүй өрнө лам хувц өмсөөл одоо хувраг дүр үзүүлж хөдөө гадаа үтэнсэн. Тойдууд нь ердийн хувц өмсөд эхлэнэ. Нэ хурд тарангуут ламдар хувцаа тайлал хар хувц өмсөөл гадуур тавьчихдаг хар нүдний шил зүгэл. Гадар сангаа үлээслэх гэж. Өнөөдөр Монголын газар нутгийн ихэнх нь тойхоод туслаа шүү дээ. Тэглээ. Эмс нь өөрийн ирээсээ үл айн өглөг өгсөн ирийг шүтэх гинэ. Нэг юм 9 ирийн хойноос гүйн гэж байна. Эр нөхрөө захирах, эцэг ихээ үл хүндлэх эмхтэй хүмүүс. Бурхны дүрийг үзүүс бишрэхгүй, бодог шунхтай хайрцагтаа үлүүнж баясна гинэ. Алт мөнгөөр чимэн тойд хуврагуудын хийдэр ороод тачаал сэтгэл төрүүлж хуврагуудыг хүртэл уруу татах хүүхнүүд их гарна хийсэн байна. Хүүхдүүдэд тэрэн зэтгэр шунан орсноор гинэ. Хүүхдүүдэд нөө тэрэн зэтгэрүүд одоо биенд нь оршоо. Тэгээд ном заахад үг тоохгүй. Биеийн бах хэрнээ үг нэг том тийм ээ. Үг нэг гинэ. За тий одооний хүүхдүүд их хэрцүү болсон ийм тийм гэдэг байгаа шүү дээ. Ахмад хүмүүсийг үг хэлэхэд нь өмнөөс нь хэдэрлэн босоо шээж
явж байгаад идэж ууна гинэ. Ажил зарвал өвчин туссан мэт. Өөрийн дураар тоглохдоо тийрэн мэт гинэ. Ховж үгүй үгэнд дуртай. Түүнийг дамжуулахдаа авьяастай гинэс. Эцэг ихийн өгсөн өмчийг бараад гуйрэнч болно. Наадамд баясах эрхэн ихтэд эцэг ихээсээ айхгүй. Мөн үйл явдлаа өөрөө хүртэл мэдэхгүй. Энэ бол үнэхээр одоо ингээд цаг цуцсан шинж бүгд байгаа ч тийм. Одоо илэрж байгаа шинж. Тийм. Тарай үр жимс хүнсний бүх зүйл үндсэндээ хор болно гэсэн. За өнөөдөр хүнсний аюулгүй байдал маань маш их түгшиж шít. Жимс ногоо муутахгүйгээл төр үрийн химийн бодис цацаал. Тарж ургуулж өгнө гэж химийн бордоор хэрэглээл. Тэр нь шингэсэн хорыг бид нар идэнгүүт биеийн дороод нөгөөд нь биенээс зайлахгүй. Хавдар араах төр дүрэн өвчин үүсгээл ингээ гайвал явж шít тийм. Тийм үстэй тийм. Хөдөө Монгол алтан тарины гурил байсан чинь хөдөөний үн тэгж ингэ хаяанд нь шутаа гурил байна гин. Монгол гурил өгчийг дээш нь тавиа хулган тисгэхгүй гэсэн. Тэгээ доор гурил байгаа дахт нөөцөө тоохгүй юм сони гэсэн чинь наад нь хятадын гурил хулган иддэг үс гинэ. Хулган идэхгүй гурилыг бид нар нэг Монгол хүйдээ сууж байгаа байхгүй юу. Тийм. За мөн манай одоо 8 дугаар өгд маань ингэж хэлсэн бас. Хулган нохой дахиа гахаа илжигний мах битгий гэсэн энэ цагт. Хэрэг идвэл бузралгадна. 6 дугаар сар дахианы өндгийг хоолнд бүүхий. Орос хятадын хор хүрнэ гэж. Энэ өстэй алхам тутамдаа өнөөдөр дахиад шууны өвчин гарлаа. Гахааны махнаас үлт өвчин гарах юм байна. Монголд хулган нохой илжигний мах идэх нь одоо зол болж тэ. Тийм байна. Нохооны мах бас өвчтэй хүмүүс хэргэлдэг гэсэн яриа байгаа шүү. Тий. Одоо ер нь тэгээд зарим адгуус амтны мах ижил чоны тийм сайн, бугын тийм сайн гэдэг түүхийгээр шахах идчихсэн чи аюул. Энэ бол хүнд одоо янз бүрийн одоо мал амтнд байсан. Тэгээ байгаль дэлхийн ийм хэцүү болсон үед тэдэрт үүссэн одоо өвчин зовлонгууд хүнд шууд халдах тийм ээ. Ийм одоо аюулыг өөрсдөө шууд авчирч байгаа байхгүй. Энэ цагт ялангуяа түүхийн мах зах янз бүрийн юмнаас бид их боломжлох цаг нь болцсон юм билээ. Богд өөрөө сайн гэсэн болгоныг хүртэж болох нь. Богд өөрөө бүр ингээд бүр гэрээслэц ингээд цагчаад байгаа юм. Энэ цагт өгсөн хүн амьтанд ном буян сайн үлдээ. Зүүн цагт төрийн ноёдын ив эвдрэх, хуулийг буруу барина. Дээрэмчин хулгайчтаас ноён дүшмэл болж төрийн эрхийг барина гэсэн. Сонсогчд байна тийм. Бараг л үнэн гэж хэлэх болов. Гадаа дотоод хэрэг эрхэлсэн дүшмэл, зарлиг зөвхөөр л олгогч нар нь төрийн хэргийг салхин адил задруулснаас гинэ. Төрийн хэргийг гадагш нь задруулад нууц. Бүр дотомчлох, гадуурчлах, нууцлах, ил 52 нь цус сүртэй холилдсон мэт булангалтан ялгал салахын аргууд хүрээд учраа олгоо болно гэсэн. Үнэхээр юм болоогүй гэж. Учраа олгоо болж байна. Хамгийн бурайшны бүрийн хэлж байгаа яамдын дүшмэд нар даслан шийдэх, засаглан цааслах хүрээ нүгүүдийг огцрон идэж олон хүний халт сотноос болоод. Хүний аймаг тоглоом наадмын газар мэт болно. Тэгээд тэр цагт хаан нь түшмдийн эдэнд хөнөөднө гинэ. Дор нь байгаа хүнийхээ өгсөн ахвал нь дээдхүүд нь бүгд хөнөөднө гэсэн. За. Түшмэд нь яам газрын эдийг хөнөөд. Засаг яамны газартан бэр эрхмүүдийнхээ эдийг хөнөөч. Баялаг хүмүүсийнхаа. Эрхмүүдээр нь нутгийнхаа хүмүүсийн одоо орон нутгийн хүмүүсийн эдийг хөнөөнө. Ёс цаадад ичгүүр сонжууд бүгдийг алдсны харгаагаар орон нутгийн хүмүүс эргэтний хэлнийг сонсохгүй. Эргэтэнгүүд нь яам томгийнхаа газрын үгийг сонсохоо байлна. Засаг дахиа баригчид нь дүшмдийнхээ хэлийг сонсохгүй. Дүшмэд нь хааны хэлийг үл хайхарч хааны сэтгэл болгон чим үйлцмэд болно гэдэг. Би бол зарим нь уншмааргүй хэлмээргүй байна. Тий. Эдгээр ямар аимшигтай ингэж ямар ил тод баг ингэж хэлнэ гэдэг юм уу? Ийм бошигтой ард түмэн хавар шүү дээ. Байхгүй шүү дээ. Ингэж хэлсэн бошиг хаа байна? Энэ мэт орны журам бүгд хувьсан солиогж одсноос хамаг юмны журам шүтэн барилга самууран одно. Тэр цагт энэ лүгөө адилд элдв нүгэлт болох нь цөв орж цөв мууцаг болсны шинж мөн гэж хэлсэн. Тэгээ сайн хүн нэгэндээ хүртэл дайсан болно. Хамаг хот орны хулгайч худалж итгээд эзлээд гадаадын эзэнт хүн гэж байгаа. Гадаадынх нь толгоогоо мэдүүлсэн одоо уруу хөвчд гэсэн үг шүү дээ. Хав ойр улсыг эзлэх гэж. Тэр мэт муу үйлс гарахын цагт майны ёдор буюу хиймрийн тарцгийг байгуулах хэрэгтэй. Тэгээ энэ цагт гэж байгаа. Сангасваа нарт альбин шингэсэн тул та нар бүү шүт гэж хэлсэн богд. Хар зүгийн тарны ном одоо их хэлдэг одоо тийм бөө сангасваа нар хэлж байгаа. Бүс хэрвээ шүт байс үхэрийн бузар болно. Түүний хойно мэдвч тус үгүй. Бөө химээ хар таринчны номын сан онгойч хар зүгийн тэнгэрийг авралын орон хэмээн шүтэх болно. Ар халах нар минь ээ. Та нарын тамхины утаа огторгуун наран сарны гэрлийг бүрхэж баймуу. Уусан архич нь мөрөн далаа мэт болж галаж болохгүй болсон байна гэж. Архинд өгöd байгаа шүү. Одоо харлаа юм. Хараа. Та нарын ар халах нар минь ээ гэдэг үү те. Дууж та нарын тамхины утаа гэж шүү. Огторгуун наран сарны гэрлийг бүрч баймуу гэж. Өнөөдөр Улаанбаатар утааг хардаа. Ինչ бүрхээгүй гэж үү. Уусан архич нь мөрөн далаа мэд болоод галж болохгүй болсон байна гэж.
цөвөн цагт цагаан тамхи нүүр дэлгэрснээр алт мөнгө нүдээ өгч тэр тамхиг авч татах болно гэж. Хар тамхи. Одоо энд хятад Оросын элдв тамхи 3 зос хүрсэн ч хямд гэж бүү аваа. Хэрвээ авбал хятад Оросын хор хүрмүү гэж. Тэдний олон янзын арх 100 зос хүрвч хямд гэж бүү бод ууж болохгүй. Хамаг газрын амьтан намайг гэж санаваас арх тамхиг тас орох хэрэгтэй гэж гэрээсэлсэн. Харин согтуурах зүйлд эзлэгдвээс хил ам болж тангараг эвдэрч бузар буртагт явдалд холбогдох болно шүү. Богдмор ингэж гэрээсэлсэн. Бид энэ гэрээслийг нь эвдснээс болж өнөөдөр нийгэмд ямар хор уршиг гэж байгаа та бүхэн мэднэ шүү дээ. Улаанбаатар хотын хог, тортог үнэхээр нар сарыг харанхуйлж байгаа юм биш үү? Бүр оймос гутлаа гаднаа бүү босго Монгол хүний тэнгийг түүгээр мэдмүү гинэ. Энд хүртэл санаа зовсон байж түр юм тий. Хувцсан хүртлээ яаж тавь. Им хүн хөнгөрч чадахгүй аюул. Няраалахта төрдөх ба хойдох нь бэрхшээх гэж. Эхийг эмэгтэй хүмүүс хийсвэр хагалгаал хэлж байгаа үстэй. Тийм шүү дээ. Өөрөө л хүн ховор болсон. Зуд турхан болж хүн хоосрохын зовлон үлэмж ихснэ. Хөдөө гэрийн эдэд харчуул эхийнх нь муу явдалд орно гэж. Хөдөөний харчуудыг хэлж байгаа. Бүгд муу явдал орсон доо ажил өгөө тийм үү? Арх угаал тэгэл одоо авгаа хөхтөд дарамтлал явж штэ. Гал усны аюул ба дээрэм хулгайн аюул, ханайдны өвчин, хур захилгаан гинэт буух, мэсний аюул, салхи тэргүүтний аюул үлэмж олширноо. Даалуу хөдөр хөгжим наадам найр хурим арх уух тэргүүтэн гин бүхэн тасралтгүй гарнаа гэж. Өнөөдөр Монгол шиг их баярлалтай найр наадам хийдэг улсч ховор болоо гэж би боддог шүү дээ тийм. Үлдээхгүй. Өдөр сар болгон одоо Балентины ч гэх хаа хамаагүй юм гүтэл оруулж ирээл тийм ээ. Мэдхгүй одоо би ойлгохгүй байсан тийм зарим баярыг гэд бол. Тийм зарим нэр ойлгохгүй. Тийм. Үнэхээр одоо хур бороо орсон ч гэсэн гинтл тийм ээ. Сусаар хийгээл үер болж ирээ тийм. Ер нь их зүйл. Тэгээ бүр ингэж хэлсэн хайнгийн дөрвөн хөл гадар гიშгсэн мэт муу улсууд маш ихээр хуралдан чуулж худалдаа үйлдэх үед тоог шинээр зохиож толгой эргүүлэх ийм цаг болно гэж. Өнөөдрийн зах зээлийг хэлж байна. Тэгээд янз бүрийн давтар авахгүй л толгой эргүүлсэн юм дээр тооцоо гаргаад байна. Одоо энэ цөвүүн цагт миний сургаал номонд дис орвоос Тэнгэрийн дууны аюул, месийн аюул, нэртэй нэргүй гинтийн өхөл, галын аюул, салхины аюул, усны аюул гэх мэт олон зовлон учрах болно. Ямар нэгэн хүн үүний худал хэмээн санаж хэлбээс хамар амнаас нь цусан гарч өгмүү хэмээн сануулсан. Улаанбаатар хотын тухай зөндөө юм биш. Хойд ингэр нь хүрээ дүүрнэ гэсэн дүүрчлээ шүү дээ. Хотгор газар нь шавраар дүүрээд үлээгээд хийсгүй үүрээд барахгүй их шавар оромжуутай болно гэсэн болчлоо. Төмөр шоргоол, төмөр аалзын шүс хот хүрээг бүрхнэ гэсэн бүрхчлээ. Гэхдээ тэр үед инглишээс өөр юу хэлэх тийм үү? Нэгэнт хийсэн үеийн өрн гарчихсан ийм хэцүү цагийг залгаад ирээдүйд гарах гамшигт нь анхаарал тавиад бүр. Энэ гамшигаас гитлэх одоо тийм ээ? Ямар арга байх? Ямар аргыг хүртэл одоо ингэж бидэнд хэлсэн. За. Тэгээ өөрөө ялангуяа богд хэлсэнтэй тий. Би халах тийм ээ? Одоо монголчууд минь би та бүгдийг өдөр шөнийн тийм ээ? Одоо энэ 4 цагт иргэдэг шүү гэж бүр. Зөв. Тогтмол эргээд харж явдаг. Хувилгаанаар одоо ингэж тийм бүгдийг болгоод байх нь шүү дээ. Тэгэхэд бүр гэр оронд нь байгаа хог шороо дотоо сэтгэлдээ юу бодож байгааг бүгдийг болгооч. Бүр тий хэлээдсэн. Тиймэрхүү одоо бүр нарийн бошхыг би одоо дараа нь бүр их номоор нь хүртэл дуудаж өгөх юм уу санагдтыг. Тэгээ өөр миний бошхыг одоо цөөн цагийн хэцүү үед олон хүнд хувил тараа сонсгоо. Миний бошхыг нэгэн удаа дуудах юм бол нэг гэрт байдаг муу барц бүхэн арилна гэдэг. 20 дуудах юм бол хот газар нь бүгд арилна, зовлно гэдэг. 3 унших юм бол одоо бүр ингэж тус болно гэдэг. Бошхоор арт түмнээ аврахаар өөрөө тангар гургууд гэрээсэлсэн байдаг юм. Тэр энийг уншсан төдийгөө одоо бид нар тийм ээ ухаарлал орж гай бартаас салж яах нь байна шүү дээ тийм. Тийм байх нь. За ингээд одоо би юу яах вэ? Ирээдүйд цаг гэж би хэлсэн боловч өнөөдөр одоо энэ цаг үе маань болчиход байна. 54 зүйлийн үл цохилдох муу харгас будангуй явдалт нэг гэж. ертөнцийн дор үлдээш тун болохгүй. Тийм муу явдалтай хүмүүсийг цөм өхүүлж элдв хорт явдлаар хамах хэрэгтэй гэж энэ дээд тэнгэрт их том хуралдаан болж. Тэр үтгэл одоо бол баг 5 улсын их том шийдэтгэнгүүд хүртэл цуглаад манай богд оролцоод хүртэл хуралдсан хүртэл тийм чуулганых нь батлан тогтоосон тогтоол хүртэл байдаг. Гайхалтай. Энэ 54 зүйл бүгдийг нэр дурдсан байна. Тэгээд ерөөсөө нүгэл хийсэн муу хэлсэн бүгдийг өвчин янз янзын байл бүгдийг хамах хэрэгтэй гэж. Үнэхээр буянтан байх юм бол тэд нарыг бүгдийг үлдээх. Үлдээн. Бузар муу хэмээн авах. Тэгээд бүр будаа гурал байвч идэх уу хөнгө бол гэж асуулт. Будаа гурал нь байвч идэх уу хүн байхгүй. Хувц нь байвч өмсөх хөнгө. Зам байвч явах хөнгө.
5-6 сард харигс муу хүн хүч дуусах гэж. Өхөрийн яс газар дүүрмүү гэж. Энд бол ерөөсөө муу үйл хийсэн хүмүүсийг энэ аюул тойрч гарахгүй зүүн цагийн аюул. Энэ аюулаар бүгд сүрнэ гэдгийг сануулж хэлсэн байдаг ерөөсөө. За. Өнөөдөр яг би зүгээр ерөнхийд нь бошиход нэг юм байт, ийм гайхшигтай юм байна гэд. Тэгээ хоёулаа тэгээд ер нь бошихуудыг би арт түмэн дээр сонсхийг бодож байгаа шүү дээ, тийм. Тэгээ би ч гэсэн одоо энийг хүрэхэд бас зүтгэе гэж бодож байна. Муу зүүн цаг болж дэвэрсэн хийгээд хамаг амьтныг сүйтгэх хэмжээсэн тул 10 хүнээс 9 нөхөн гэсэн. Ер нь түмэн хүнээс 900 хүн нөхөн 10-ны одоо 9% нь одоо хүч зүрхт дуусах гэж муу цаг зүүн цагт бол тийм. Зүүн цаг гэдэг нь цэвэрлэгийн үе цаг байна шүү дээ бас. Тийм байх. Хэдийгээр муу юм дэвсэн бол хэмжээ хязгаар нь одоо ихтэй байгалийн хууль, сансар огторгон хууль буюу тэдний баланс буюу тэнцвэр алдагдсан учраас тийм өөрсдөө одоо ертөнд цэвэрлэж тэмцвэртээ орох гэсэн бол шинэ одоо эргэлт огторгоо сансрын одоо энэ хөдөлгөөн оршид хүртэл одоо өөрсдөд гарч штэ. Энийг шинэ ухааны бүгд тогтоочлоо штэ. Дэлхийн мөн тэнглэгээрээ босч байна. Тийм ээ. За мэдхгүй өвчин дахал их гарах гэж. Үнэхээр одоо 100 турхан 8 зүгт илбэгшин уул хөдөög ус эзлэнэ гин. Үнэхээр уул хөдөög ус эзлэндээ далайн түвшин бараг 3-4 метр одоо дээшээ одоо нэмэгдэнэ. Одоо энэ дулаарлаас болоод энэ мөсөн далай бүх юм хайлж штэ. Тий. Хувь салхин орон гэрийг унгана. Олон амьтан их дуугаар уйлан орилж гашуун зовлонгоор энлэн амар амгалан бүгд үгүй үнэхээр бэрхтээ. Хүн амьтан гинт түүх аюул олон гарна юм байсан гэж. Энэ бол бүр одоо баг энэ Монгол биш дэлхийд дахнаар хамарсан бошхыг хүртэл айлцсан байдаг. Тэгэхээр 30 сая зүйлийн ургамал амьтан манад хийдэг бүртгэгдсэн байгаа. Тэр жил болгон хэдэн мянгаар тоолох амьтан ургамал үгүй болж байгааг өнөөдөр тооцоолоод гаргацсан байна шүү дээ эрдэмтэд. Мэдхээр бол 1975 оны судалгаагаар бол хэдэн 100 зүйлийн амьтан ургамал устж ирсэн. 100 зүйлээрээ 1985 он гэхэд хэдэн мянгаараа болж эхэлсэн. 1990 онд 20-с 50 мянган зүйлийн амьтан ургамал устж өгөх болсон. 1990 оны судалгаагаар. Тэгээ 25 жилийн турш амьтан ургамлын зүйл устгах нь яасан бэ? 100 дахин ихсэн ба шүү дээ. 100-100-аар ихсэн. Өнөөдөр өдөр бүр 100 зүйлийн амьтан ургамал байхгүй болж шүү дээ. Нэг өдөр л. Тий. Ийм амьтан ургамлын хэмжээ хязгааргүй болж шүү дээ. Яагаад гэсэн чинь манай дэлхийн хүчил төрөгчийг нөхөж гол хүч нь болсон халуун орны ой ширэнгч нь Цэмэх хэрэнгуй байвал 7.7 сая км одоо квадрат талбайг эзэлдэг. Дараа нь далайн ногоон ургамлаас энэ хүчил төрөгч нөхөгддөг тийм үү? Далай бохиртноос замгууд нь үхчээд ой ширэнгүүд маань ихэд устгаад түүмэр тийм хүний гар яснаас байгалийн хэрэгцээд хүчил төрөгчийг үүсгэх орчин хүнд байдалд орцсон угаас. Дээр нь ажид энэ айхтар нүс хүршлийн одоо хиймэл давхарх одоо бий болчихлоо шүү дээ. Энэ маань одоо орж ирсэн нарны гэрдийн халууны гаргашин гарахгүй байснаас болоод хүлэмжийн одоо тийм ээ байдал дэлхийн маань орсноос дулаарл явж эхэллээ тий. Тэгээ одоо хамаг бохороо далай усандаа хийгээ тийм ээ. Ингэс болоод цэвэр одоо тогтмол дулаан, тогтмол хүйтэн, цэвэр оршинд байдаг амьтан ургамлууд чинь амьдрах нөхцөл нь байхгүй учраас устгаас үр яах вэ? Тэгээ нөгөө бохор юмд нь яасан. Бохор юмд нь цогцсон төсвөртэй муу тийм ээ тийм ургамал амьтны аймагуд нь олшрох. Эсвэл ийм болж эхэлж байгаа юм л явна да. Тэгээд далайн шүрнүүд бүхэл бүтэн ой шуугаараа өгчөж шүү дээ угаасаа. Ой шуугаараа шүр гэтэл. Энэ болгон гэртээ тэргүй ирээдүйн зөвгөнл биш өнөөдрийн байдал болчихлоо л тоо. Би уг нь ирээдүйн зөвгөнл гэж бодоод уншиж одоо ийм л болсон тийм. Хүний буруу үйл ажиллагаанаас болоод тийм ээ одоо ингээд ийм л юм болцсон. Цаг уурын гинтийн энийг өөрчлөлт юмар 30-40% нь бол хүмүүсийн бидний байгальтай буруу хайцсан л гэж ярд түрээж үрч. 50-60% нь бол одоо тааварч мэдхгүй. Угаасаа л гэдэг байгалийн одоо хөвшил эхэлчихлээ шүү дээ. Одоо ингээд цаст гимлан уулнууд бүгд хайлаад байхгүй боллоо. Хойд мөсөн далаач одоо нэг хайлж маш хүчтэй эрчимтэй хайлж эхлэв. Санаанд ормооргүй тооцоосноос нь тий хурдан байна шүү дээ. Ингээд далаа ерөнхий түвшин 5 м нэмэгдэнэ. Эрдэмтдээ зарлцсан угаас. Инхлээр зэрэг хуурай газрын хэдэн хувь нь усанд орно гэж бодож байна да. Нэлээд хэцүү юм байна. Тэгэл энэ их улсууд далай дээр ороод ирэхлэнгүүт хаашаа явах вэ? Хүний нүүдэл цагаачлал чинь дэлхийг хамарсан асуудал болж өөрөө шүү дээ. Энэ бүгдийг хилцсэн байдаг юм аим шигтэй. Одоо өнөөдөр яг сайхан байна да бид мэдээллийг маш сайн авч тийм орчин үеийн хэлэх тийм. Бас бус ороолн зүтгэр шүн үүд зохиж дуудна гэж. Бүр шүн үүд зохиод бүр биелж шít. Бүр нэр усаар дуудаад өдрийн цагт хүнд үзэгдэх гэж. Үхсэн амьтны сүнс тонлохгүй. Газар усны эзэттэй нөхцөөд догшин хортоо чун лугаа адил болж хүм малдар халтах гэсэн.
За энэ Энэ цагт буян номыг мэдэхгүй явснаас үхсэн амьтны сүнс газрын эзэдлүүгээ нөхөрлөж будар болсноор лусууд мунхарч төөрнө. Энэ учраас хур бороо цаг цагтаа буухгүй. Тэнгэр нар хилэгнэж газар лусын эзэд 8 аймаг лусын хаадыг хар одны номын өсөх чулуугаар харуулсан мэт болно гэж бичсэн байна шүү дээ. Өнөөдөр бид чинь буян нүглээ мэдэггүй. Үхэл мөхлөөш мэдэггүй. Энэ биедэн дачаад энэ амьдралдаа дачаасараад үхсэн хоноо сүнсэн тонилж чадахгүй. Газар усны эзэд нөхөрлөд. Тэгээд усууд нь бүр мунхарч төөрөөд. Энэний одоо гайгаар энэ бол цаг усын тийм ээ юмнууд чинь гарах юм шүү дээ. Ингээ бүр лусын эзэд 8 лусын хаадыг хар одны номын өсөх чулуугаар харуулсан мэт болгож. Тэднийг одоо ийм амар юм болох нь шүү дээ. Энэ бидний үхлийн тухай өөрийн амьдрал тохиолдох үнэн бодит зүйлээс хэтэрхий холтож өөрийгөө мөнх гэж атгалан баримтлаад сэтгэлийг ямар байдалд хүргэснийг жишээ хэлж шүү дээ. Тийм. Нас нэмэгдэнэ гэж байхгүй шүү дээ угаасаа. Өдөр хоног агшнаар бид үхэлдээ ойртоод байгаа нь үнэн биз дээ. Хизээ үхвэж мэдхгүй наслахаач мэдэхгүй. Тэгсэн ирнэд даахгүй нохо булуугараа нэгчээд юу бодож юу сэтгэж одоо ингэж эд хүмүүг хураач авахын төлөө хязгааргүй тэмүүлдэг тийм ээ. Догшин араатан уулнаас бууж амьтныг хорлох. Хорт могоо амьтны үүлийн үрээр боловсрон гарч замыг бүрхэн гинэ. Орон ертөнц байвч амьдрахад маш бэрхтээ буй. Энэ 10 аюулыг амсахгүй гэдлэхгүй байхын аргагүй гэж. Тэгээ тэргүй байгалийн цэвэр тогтгоонд байсан амьтан ургамлууд аймагуд нь мөхөд оронд нь тэр бохир зүйлд нь тийм ээ тэр сонин нөхцөлд нь төсвөртэй хог шарилж тэгээ төсвөртэй одоо тийм үү амьтангууд олж ирж шүү дээ. Хад хорт могоо амьтны үүлийн үрээр боловсон гэж бидний хийсэн үүлийн үрээр тийм одоо тийм амьтангууд олж ирэх юм байгаа шүү дээ. Галт замыг бүрхэн гэж шүү дээ тийм. Догшин араатан уулнаас бууж амьтны хорлол гэж хүн талд нь төсвөлдөг. Чонхоо бол одоо дэндүү амар юм сонсогдож байгаа гэдэг. Тэгэхээр энэ бол зохистой юмныг зориуд ивдвэл зохисгүй зүйл араар нь гардаг гэдэг. Энэ байгаль бол амьдралын хөдийг хэлж штэ. Нар сарны гэрэл буурна гэсэн бүр. Огторгуй дор бэлэгт одон гараад сонсгүй юм уу ярих. Улас бүхэн дор зод бурхан муу үйлс дэлгэрэх. Элдв үхэл ихсэх. Хүн эзнээ хүртэл шингээхгүй болно гэсэн. 2005 оны 1 сарын 25-нд Америкийн нэгдсэн улсын сансар судлалын агентлаг NASA-гаас энэ сүүлийн 2 жилд манай дэлхийд ирж байгаа нарны гэрлийн хэмжээ буурч бүдэрч байгаад тооцоолон мэдээлсэн байдаг л да. Ер нь зүм бэлэг мэрэг төлөв гэдэг нь үнэн мэдлэг аливаа юм сүзэгдлийг шинжлэн мэдэх ухаан л байдаг. Урд хураасан сэтгэлийн үйлээр бид өөрийн сэтгэлийн одоо энэ ямар үйл хурааснаас бид хүм буйг авсан ч гэсэн дотоод сэтгэлийн бэлэг чанараар нь бидний гадна талын биеийн хэлбэр дүрс дуу аваа зам тогтдог байхгүй. Тиймээс бид хүний гаднаас нь хараад те хамар нь тийм байна, гарын алганы хийн тийм байна, чи юм заяата ийм юм наслна гэдэг амьдралыг ярьдаг үстэй. Тэгдэг. Биенээ хараад энэ чинь зүгээр мэдлэг үнэн ухаан байгаа үстэй. Гадлын дотоод бүрдсэн хүч нь гадна хэлбэрээ үүсгэдэг. Гадна хэлбэрийг нь бид хараад энэ газар дор ийм эрдэнэ байна, ийм тогтцтой юм байна, сайн муу гэд бид шинждэг үстэй. Тэр газар шинж ухаан ч мэдлэг байгаа үстэй. Тийм бай. Тий. Тэгээ энэ насанд хүний хийж байгаа юмыг хараад явж байгаа үйлээр нь хараад энэ хүн ирээдүйд ямар хувь заяа, ямар үйл бүтээх нь шинжлэж хэлж болно шүү дээ. Ирээдүйг зөвнөх бол асуудал биш л байхгүй. Юм гэдэг чинь хийсэн үр дагавраараа өнөөдөр боловсрч ирээдүйн гардаг учраас хийж байгаа үеийн үрийг нь ажиглаад боловсрах мэдлэг ухаан байх юм бол ойр зургийн зүйлийг бол шинжлээд хэлж болно л доо. Гэхдээ олон зуун мянган жилийн хэлнэ гэж байхгүй шүү дээ. Богчиг бол хэцүү шүү дээ. Энэ бол хамгийн айлтгчийн тусгаал одоо эрдэм юм да тий. За хамгийн болгох шиг ойлгоход ерөөсөө өнгөрсөн ирээдүйн бүх цагийг гарын хаалган дээр тавьсан будаа ашиг хараад айлтдаг юм дөө. Ийм усуд бол тийм гайхалтай болдог. За ингээд бас богд маань хэд хэдэн айхтар зүйлүүд хэлсэн. Би яг зарим нь хэлье. Иргэн хятадаас Монгол орны ариун газарт хижиг хараал одоо гарах явдал буй гэж. Урд зүгээс Монгол оронд хижиг хараал одоо гаргана гэж. Шар луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгдэж хэлж. Хятадын бүтээсэн 9 жил болсон чонн толгойтой эр мангас эмтэйгээ хоёул ханьсан хараал оруулж иж магадгүй. Тэр үед ард бүгдэд энэ насны хорлол болоод бас зуурдын төрлийг төөрүүлэх их хорлол үйлдэнэ. Ийм учраас хамаг амтэн сүсэг битгий алдаарэ. Хил ам дарга тэмцэл бүү үсг. Тэр нь хоосон дэвшинд хураасан хуурай өвсөнд гал оруулсан мэт болно гэж. Хэрүүл зарга хил амыг төвчээр гэж маш их загсан. Ийм болон шүү. Энэ ёр гарах юм бол тустай гүрмэн
гэрийн дөрвөн зүгт манжуушрын бурхны алдрыг бичиж хийсгэ гэж. Модон хулган жилд Монгол орны нар шингэж харанхуй болно. Тэр цагт хятад оронд нар ургах. Монгол оронд цэргийн хямрал даам болж хүм мал адгуусны хүүрийг овоолвоос уул мэт өндөр цусан далаа мэт болов. Тэр цагт Монгол оронд эрт хувилгаантай лам залрах бөгөөд Монголын хойд зүгт очирваны хувилгаан гарч түүнтэй уулзсан бүхэн шамбал төрхөн дамжиггүй. Ялангуяа Хятад Оросын зовлон гашуун болохын цагт Хятад Орос руугаа дэмий бүү зөрөлдөх түн монголчууд эр хүнэн цагаан өмд, эр хүн хар өмд өмсөх хэрэгтэй. Гэнэт өвчин тохиолдвас цагаан үзмийг ажилслан буслаж ууваас түргэн гэдэг юм уу? Энэ муу цагт эм засал үйлдвч тусуулахгүй. Отож бурхан өөрөө залран эм баривч хилэнцтэн нүглийг үйлдэгч дор эм нь туслахгүй гэж. Харин буянтад туслахаа. Сэтгэл харгалзаж өвчин ирнэ. Сэтгэл харгалзаж бас эм тус болохоо. Гэвч та нар минь ээ, ар халахчууд минь ээ. Үйлцэн хар нүгэл чинь 10 хар нүгэл хийгээд хар улаан хараал чинь энэ цүвэн цагт тоо томшгүй элдв хийжиг дахал өвчин болж хар аюул болно гэх чиг мэдэхгүй байна. Энэ учраас хараал зүхлийг аль болох багасгах хэрэгтэй. Түүний хүчин чадлыг бууруулж амирлуулахын тулд өрх дараалан тогтоолын хураангуй буюу сундуй 8000-т буюу жадамб эхэд тонлогч буюу тарв чимбүү очроо лохлогч буюу дор жодов өлзий хутгын хурыг буулгах буюу даш чирвэ астетин дээдийн хайрлагч буюу жанлуу цог зулма 100 өсөхт буюу игжа дар их сансныг зүндэн бүтээгч самбал хүндүү зэрэг номуудыг түн бумаар нь уншин залбирч байх тун гэж 8 дурууд ингэж хэлсэн байна. Би одоо энэ дээр нэг тайлбарлалт. Зарим улс төртэй холбоотой зүйлсүүдийг маш их огтолсон байна. Хятадын бүтээсэн 9 жил бүтээсэн гэж шүү дээ. Бүтээсэн гэж. 9 жил бэлдсэн байна шүү дээ. Бэлдсэн. Чонын толгойтой 90 мангас гэж юм тийм ээ. Энэ чинь ёхлож хэлж байгаа биз? Хэн бэ энэ? Тий. Эмтэйгээ хоёул хайсан хараал оруулж магадгүй Монголын хорлох үйллийг хийнэ шүү дээ. Энэ үед ард бүгдэд энэ насны хорл болоод бас зуурдын төлөвийг төрөх их хорлыг үлднэ гэж. Буруу номд одоо монголчууд ууруу татах юм шүү дээ. Амар бод. Бүр төрлөө авах чадахгүй болохоор толгой ирүүлэх амар юм оруулж ирэх. Тийм учраас энэ зүгийн одоо ном момыг одоо төлхөө өгөх одоо сурчилж байгаа улсуудыг анхаарах хэрэгтэй. Ажиллах хэрэгтэй тийм. Энэ үед тэрүүл тэмцлийг битгий үүсгэх гэсэн. Бүр хоосон дэвшин тураасан хуурай үүсэнд гал оруулсан мэт болно гэдэг. Тэгээ ялангуяа бүр ингэж шүү дээ одоо энэ та бүгдийн тийм ээ үйлцэн та бүгдийн хараалчин улаан хар цагаан хар улаан хараалчин энэ цүгүн цаг гэж шүү дээ. Үйлцэн 10 хар нүгэлчин бас тоо томшгүй элдв хижиг дахал өвчин болж хар аюул болдгийг мэдэхгүй байна. Хараа зүхлийг багасгаач гэж хэлээд байна. Өнөөдөр нэг Японы YouTube-д эмото масваргыг ирээ л да. Аягтаа усан дотор хараал хэлээд аглан шүү чөтгөр мөнгө хэлэхэд тэр ус тэр дороо өвчээд таласт нь нэвдрээд амар мох болчих. Баярлалаа гэж хэлэхэд нь яаж. Тэр ус таласчаад улам бүр гоё аршиндаг болж. Ус гэдэг мах чинь хүртэл тийм үү. Ерөөсөл хүний сайн юм хэлэхэд тэгж чанардаг юм байна. Муу юм хэлэхэд эвдэрдэг юм байна. Тэгэхээр дөрвөн мохот ялгаа юу вэ? Хүн гэдгсэн 70% бид уснаас бүтсэн амьтын шүү дээ. Тиймээс бид нарыг муу үг битгий хэл, муухай юм битгий бод, муу юм битгий үйл гэдгсэн яаж юм. Муу юм харж хийд нөхөл хэлхэл юм бол бид өөрөө бие цогцсонд байж байгаа усаа, махбодой тийм ээ төр дорн бид яаж эвдэлж бай, үхчихж бай. Ус гэдэг бүх мэдээллийг өөртөө хүлээж авдаг. Тэгээ бүтцийн өөртөнд ордог. Ийм аршинтай махбод юм байна. Бид өөрсдөө тийм чанартай амьт юм байна шүү дээ. Тэгээ эн чинь ирээд бид хүнд өвчин болдог юм байна. Гэтэ чинь хэмжээнээс сайн муу хоёр баланс буюу тэнцвэр наадагдах юм бол өвчин болж байгаа байхгүй тийм. Яадаг чинь шинэ ухаан хүртлийг нотлоод шүү дээ. Богд хүртэл ингэж гэрээшлээд хилээд байна шүү дээ. Тийм байгаа зү. Тийм байна. Тийм. Тэгэд энэ хүү одоо тийм ээ ялангуяа Хятад Оросын зовлон энэ хоёр улсад хямрал болохын цагт энэ хоёрын явдалд нь битгий оролт битгий зөрүүлдэж хэрэг мэдэхгүйгээс болоод тийм. Яагаад гэвэл одоо энэ аюул болно л гэдэг шүү дээ тийм. За ингэж энэ мэдчлэн маш их олон бошгууд байна. Олон их бошгууд. Ямар ч байсан эндээс аврагдах ном уншлагуудыг сайхан хэлж өгсөн байна тийм ээ. Бас хэлсэн тийм богд бол тийм. Адын зүйлээр хам турт хашлт хүртлээд нэгсэн. Ад муусан адууд хүртэл Монголын төр хүртэл одоо хашлах хэмжээнд борч ирнэ. Усны аюул, салхины аюул, галын аюул, садангаас хагцах ганцаараа төөр тимж үхэн аюул. Хорт утаа манд сүрлж үхэн аюул гэж. Ам тангараг буруудан хагцалтахын аюул, янз бүрийн хүйтэн ба усан шуурганд үхэхийн аюул,
Зам гудас дэлхий дахна 5 тарианы үр боловсрохгүй болно гэж бүр дэлхий дахна гэж. Муу догшин салхи бороо болж луу догшин хилэгнэх. Орон гэр оромгүй хоохрохын зовл. Муугүй хүний дүрхийн болон дэлхий дахна цэрэг дайны аюул нөмөрхийн зовлон өөрийн эдийг хүнд идлүүлэхийн зовлон өлсөн ундаас ч үлбэрч үхэхийн зовлон ийм их зовлонгууд бүгд ирнэ гэж одоо энэ бол 40-50 хүнээр биелчихэд. Бараг биелэх магадaltaй болчих гээд юм бүр тий. Зарим нь биелсэн, зарим нь одоо бүр магадaltaй болчих гээд. Одоо ингэж ажиллаж яхад өнөөдөр экваторын халуун бүсийн дулааны урсгал хойд туул төрч цэвэр ус нь мөсчөөд давс нь хүндрээд битүү эргэж байдаг. Дэлхийн цаг уурын халуун хөдөө зогсуулж байдаг дулааны урсгал шүү дээ тий. Одоо энэ саарт багасч. Энэ хэрвээ ингэ багасгал юм бол яах нь халуун гадраа хит халуун бол. Хүйтэн гадраа маш хүйтэн бол. Мөслөх шиг юм бол. Дэлхийн цаг уур үндсээрээ өөрчлөгдөх магадлал нэгсчлээ шүү дээ. Ихсэж яхан байхгүй баг тийм болчихлоо тий. Тэр одоо энэ өн баш үн лөө. Үнэн байна. Гайхалтай. Сансар судлаач нарын одоо хар данс гэдэг юм яадаг да. Гариг од нарын янз бүрийн одоо аюулууд дэлхийд нүүрлэх төвшөр бүгд үүсэхгүй шүү дээ. Одоо Бразил экваторын харь нутагт өнөөдөр 40 их мөртөл халж. Сахарын цул Африк тийм ээ. Гавайн аралд их цас унц Мексикийн галт бол оргилж ийн. Атлантын далаад Күмбүрийн галт бол сэргэлээ. Галт бол сэргэж эхэлсэн. Газар хөдлөлийн аюулууд улам бүр хүчин олширч байна, ихсэж байна. Магадлал нэгсэж байна. Өнөөдөр шинжлэх ухааны эрдэмт төрөл робот техникийн өндөр хөгжлөс болоод хүн төрөлхтөн техникийн боол болоод эхэлчихлээ шүү дээ. Тэгсэн. Тий. Роботын хараандар угаасаа орчлоо. Энийгээ бүгд төвшөөрө зарлалцсан. Туут одоо сэтгэн бод эрдэмтэнгүүд нь одоо энэ компьютержилт робот болж байгааг эсрэг одоо бүгд тэмцэл босч эхэллээ. Наад цаан чэжээрээ тоож чадах болчихсон. Тооны машин байхгүй. Ямар муухай тэнэг бай тээ. Өнөөдөр бүр органик амьд роботыг бүтээх шинжилгээ эхэлчихлээ шүү дээ. Бараг хүн байгаад хэрэггүй. Чи роботууд болон захин тооцоололт хичнээн 100 сая мэдээллийг боловсруулж хамгийн алдаагүй дүгнэлт их магадлал өнөртэй учраас бидний сэтгүү яад тэдний хараад болохоос яах юм. Тэгин. Тийм биз дээ угаасаа тийм. Энэ бол үнэн бодиттой байдал болчихлоо тийм. Энэ мэрчтэнгээр бүр 30, 40, 20, 10 нас хүртэл хүний насан хомсдохгүй юу болохыг бүгдийг хэлсэн байдаг. Хамгийн гайхалтай. Өнөөдөр одоо нэгэнт одоо ийм аюулууд бүгдээрээ ирчлээ тийм ээ. Ийм учраас одоо яаж авах вэ? Энэ үед богдын гэрээслээс би эхлээд хэлээ тааш. Хэрвээ ийм хэцүү цаг үед болох юм бол гэсэн. Нэгт хар арих буу. Муу царайтай дуу бүүд бол гэсэн бас. Муу царайтай дуу бүүд бол за. Одоо нэг орчин үеийн залуучуудын одоо өглөөд өнөөдөр үг мөгөнд ч одоо бүр үнэхээр царай муутай юм. Тийм. Муу бэлэгтэй үг бүү хэлсэн. Бурхны чулуу мэт бүү сан гэсэн. Эмийг өвс мэт бүү бод гэсэн. Өглөггүй юм бүү тэнгэрээ хоргоо гэж бүү хараа гэсэн. За. Хэрүүл бүү хий ялангуяа гэр орондоо гэж. Чон үүрэндээ үлж итөө гэж. Чоны үүрэнд ороод бэлтэргийн суйлаад ээжийнх нь үүрэн дээр наалж яхад их чон бол генаар хөдөлдөг гэж. Чон үүрэндээ хүртэл хүүхдийн 8 наснд бэлтрэг навсанд үрж яхад хөдөлж чадахгүй байхад өнөөдөр ир хүн яаж гэр орондоо ороод агсан цогтууд тавиад айлаад ичээгээд гүн чадвар араатнаас доргоо болцсон юм биш үү. Хүний амгалан байх хамгийн ор маань бидний гэр оронд үсттэй. Алуу хүний тий. Онгод бүү тах. 404 өчнөр өвдөхийн цагт лам багш нарт хүндлэл үйлдэрээ гэсэн. Энэхүү зарлихэд дуулж мэдэн бушуу түргэн сэтгэлэн засч бүр онгод бүү тах гэж хэлсэн шүү өрөөнд дээр. Бушуу түргэн сэтгэлэн засан буйны сэтгэлийг хүчтэй болгож хамаг амьтныг өөрийн амьлуугаа адил үзвээс энэхүү аюулаас гэтэлж болно. Гагцхүү чин зүрэг мэдмүү гэж. Тэгэхээр энэ цагт бол одоо ерөөсөө бид нарт тийм ээ тус болох зүйл бол ерөөсөө бидний одоо сэтгэлийн зүв байлгах энэ гэрээс сургаалыг номчлон дагах тийм ээ ерөөсөө ийм зүйл хийсэнтэй учир иймд олон түмэн бушуу түргэн буруу явдлаа сэтгэлээсээ засах хэрэгтэй гэсэн. Энэ бидний буруу явдал болоод байна л. Тэнгэр дэлхийг дахих ба эцэг эхийг аслан хүндлэх ариун журмыг сахих хэрэгтэй. Өдөрдсөн дүшмлээ эрхэмлэн хүндлээ. Доор даардыг асранд итгэж үгээгүй ядуу боловч хим ёсыг сахиж байх хэрэгтэй гэсэн. Хулгай бүү хий, худал бүү хэл, шудраг журмыг барь. Баян сайн бөгөөс ядарсан амьтанд туслах хэрэгтэй. Номч мэрэгэн бол мунхаг мдээгүй хүмүүстэй сургаж мэдүүлэх хэрэгтэй.
Олон бүгдийг ертөнцийн 10 аюулаас гэтэлгэж гаргахын их буйныг үйлдэ. Үүний худал хэмээн бодвол энэ 10 зүйл аюулд өртнөө. Энэ зарилгийг үзээд амьтан хүнд бичиж тараавас нэгэн биеийн зовлон хамгаална гэж. Та одоо бичээдний хүнд өхөл юм бол нэгэн биеийн зовлон тийм ээ арилгах хамгаалах сахина гэж шүү. Олон удаа бичиж тараан энэ номын буйнг дэлгэрүүлж чадвас. Тоо томшгүй мал адгуус амьд буйныг олоод насан насалж жаргана. Энэхүү зарилгийг хөвд сийлээд олон хувь болгоо бүтээн борлуулж тараавас. Түүнийг нэгэн гэрийн хүслэн бүгдийг бүтээх элбэг болгоё. Нэгэн гэрийн хүслэн бүгдийг би бүтээгээд тэгээ би та бүгдийг элбэг болгоно. Хоосруулахгүй богд амлаж шүү дээ. Монголд элб мэт тус болох ном гүрмэн очирвайны тарин тул үүнийг уншиж байгаа монгол хүн болгоно. Базар вайны хумпад энэ Монголд элб мэт ийм тустай тарин юм а гэж богд үрэг ирсэн. За. Гурвалжин даавн дээр бичээд Базар вайны хум болж гурвалжин даавн дээр бичээд 5 адынхаа зүг хийсэг. Хүний одоо нэг өнөөх би энэ жил уулан суусан байхад миний 5 адын зүг одоо баруун зүгт байна тийм ээ. Одоо хиймрийн зүг гэдэг байдаг шүү дээ тийм. Энэ зүгүүд 5 адынхаа зүг хийсэг гэж. Тэгэх юм бол одоо энэ очирвайны тарин бум санг тасралтгүй тавьж байх хэрэгтэй. Алтан гэрэл, намсрын дал, алтан гэрлийн даллагыг олон удаа ахуулж вэ. Шашин одоо түүхийн өрөөл дамж авим олон гэж. Энийг уншвас аливаа харшлах дайсан ба өвчтний аюул ирэхгүй болно. Чин үнэн сүжгээр дахиж чадвас би сахиа бид сахид. Энэ зарлах худал гэж эндүү санавас 10 орон хийдийн номын сахиус бүгдээр буруугаар үзэх болно шүү. Отож бурхны лагшин олон бүтээ мандал бурхныг. Явах замын бичир дээр майны үсгийг босгож тавиа. Хэрэггүй бурхны суургыг олонтоо бүтээ. Зүгдэр дэмтийн суурга. За. Энэ мэтэр ном буян үлдэж байвал муу цагийн ба олон зүйлийн аюул бүгдээс гэтэлж чадна гэж. Эмма хо ума пани суха. Эмма хо ума пани суха. Эмма хо ума пани суха гэж. Энэ тарныг энэ цүгэн цагт одоо энэ бүр майдр бурхны гэртэл цагт тангалтай тарны тарин юм. Энэ тарныг бичээд эрэгтэй хүн баруун мөрөн дээр, эмэгтэй хүн зүүн мөрөн дээр зүүс. Энэ мэт үйлдэх юм бол сайн төрлийг олно. Бичин уншиж, бичээд уншаад сүжиглэн үйлдэх юм бол орчлонгийн зовлон цусан далаагаас гэтлэх нь шижиггүй гэж. Бүр ингэ хэлж таринаар. Огторгууа гадар завсрын хүмүүст нэгүүлж цаг усын өхөл зовлонгоос машид амьдрах болно. Нэгэн хүн бичвэс нэгэн их балгадвал туслана гэж. Нэгэн балгадынхын бичвэл орон даяараа туслана. Улс даяараа тий. Хүмүүсийн буян аривч хийгээд харш нөхцөл зэтгэр буцхаа. Тамийн зовлон бүгж тонилох болно гэсэн. Энэ цагийн өтөл өвчин хар хор юм уу? Аюулыг буцаах арга нь сэтгэлийг засгуулад энэ буйны номд сайн шамдах хэрэгтэй л гэж. Ялангуяа 60-аас бурханд хатуу сүжиглэх юм бол хамгийн авралтай гэсэн. Өнөөдөр 60-аас бурхны бид тийм ээ Монгол төмнөрөө бүтээсэн байна. Тийм ээ мэгж тий. Дээд ир хүн бол ядан бурхны шүтээрээ. Дунд зэргийн эрэгтэй хүн бол эргэл мөргөл чамдаарэ. Адгийн ир хүн майн таринаа уншиж байгаараа тэгвэл би авраншуул гэдэг. Тэгэхээр энэ их инэрлийг та нар юу гэж бодож байна? Ингээд халахын их худагтууд цаг цагаараа Монголоо чуудаан авран хамгаалахад гэрээслээд хойрлон авсан байдаг бүр. Энэ үеийг нь би хамгаална, энэ үеийг нь чи даа гэдэг бүр. За. Гайхамшигтай юу? Тэр бошхыг нь би ихээр нуушж гэж бодож байна. Тэгээ. Үнэхээр нүдний нөлөөс гармаар хөөхөд бидний төлөө хамаг юм золсон сууд юм аа. Тэгээ би 37 онд энэ олон ховргууд өөрсдийнхөө биеийг тийм ээ золионд өгжсөнийг бодоход үнэхээр бид нарыг амар аюулаас л өөрсдөө л халахсан юм байлээ. Тэгэд ийм хүмүүсийн бид нар одоо хайрлахаас үр яахад тий. Тэгэхэд чинь бид нар зүгээр ламнаар ачаагүй алуулсан гээд бүр бах таваа хангаал зарим нь бүр оршуулж хойтын буйныг нь мөнгөлөхөд яа дайрчлаа да тий. Тэр буйны үлсэн хүмүүс бид нарыг тийм үсттэй тий. Нилээн хэцүү байцгаасан шүү. Тэгэхэд хараа. Тэгэхэд одоо би бошиг уншаад, эднэрийн даалтыг нь уншаад тэгэд үнэхээр монголчуудын баг хэдэн зуунаар тоологдохгүй зовлон тийм ээ гачигдал бүр компьютерний боол болж бүх юма талхлуулж ахиж Монгол сэргэн мандахгүй байх энэ аюулыг тийм ээ хааж өөрсдөө зольж байж биднийг ингэж үлдээсэн байж шүү дээ. Энийг би ойлгосон тий. Би бошгоор ойлгосон тий. Тийм ээ. Тэгэд одоо бол 8 дугаар богдын маань дааж авчгаа цаг үе юм да энэ бол тий.
Миний энэ сургаалыг нэгэн сар дотор нэгэн удаа дуудах гэнэ. Сардаа нэг удаа уншиж гэж. Гэрийн балцад арилна шүү. Гэр оронд байж байгаа бүх муу юм арилна. 2 удаа дуудах юм бол гадна талаас ирж байгаа саад балцууд нь бүгд арилнаа. 3 удаа унших юм бол 3 муу зайд унахгүй гэж шүү. Сардаа 3 уншиж гэж. Шиний 8, 15 битүүндээ уншиж. За. 33 төрөлдөө Бурхны оронд натаа учирна гэсэн. Тийм 33 төрөлдөө тийм ээ Бурхны оронд натаа учир төрнө гэж. Шавнар минь ээ. Зүүн цагт энэ сургаал номонд орж явбаас альва хорт дайсантай уулзахгүй. Элдвийн аюул бүгдийг гिचэлж гарнаа. Аав ээжигээ хэн асарч өргөж өргөмжөж хүндэлж явбаас 2 наснда амны хишиг заян буян заяа чинь үргэлж илгэрнэ гэж. Энэ мэтлэнгээр одоо ингээд 23 зүйлийн бошооноос миний үзсэн одоо судалсан бошигчтой цаана би те 13 энэ одоо богдтой мань холбоотой юм. Богд маань энэ бошгуудаа би бол одоо хэлж байгаа юм биш ээ. Би хараа мань хөлбөр 5, 6, 7 одоо богдынхаа тийм өөр төрлүүдээ хүртэл би хэлсэн. Та нар хэлсэн миний бошгыг та нар санахгүй байснаас болоод ийм болоод байна гэдэг өөрөө хөтөлбөр сануулаад үг сонсохгүй нэг бүр хүртэл зэмлс хүртэл байдаг тийм. Тэр богд бол өөр төрлүүдээ энэ бошгуудаа хэлжлээсэн байгаа зү тийм. Ингээд ийм гайхамшигтай сайхан байдаг юм. Тийм учраас өнөөдөр бид нар одоо аврагдах энэ хэцүү цаг үеэс гарах монголчууд бид нар ивэм бодох тийм ээ нэгдэн нэгт сайхан байх үгүй маань бол бид өвөг дээдсийн үлдээсэн өв соёлыг хайрлан хамгаалж хаатгалж тэрэндээ өмнө нь ч байж тийм ээ эднэрийн грэслийг нь бид биелүүлж байж л бид нар тийм үстэй сайн сайханд хүрнэ. Эднэр маань зүгээр хүмүүс биш ийм гайхамшигтай тийм ээ ирээдүйг нэвт харж болгоож юу гарахыг нь өөрчлөсөн сануулж өөрсдөө золж бидэд даасан ийм л гайхамшигтай усуд байна шүү дээ. Энэ бол одоо бид мартахын арга байхгүй. Монгол хүн болгон үнийг тийм мэдэж байх ёстой. Ийм л одоо өв соёлын маань нэг зүйл ээ гэдгийг би хэлэх гэсэн юм аа. Анхаарал тавьсанд баярлалаа. Гэлалаа танд эрхэм сонсогчдоо 8 дугаар богд Жавзан дам хутагтын бошгыг төмөндөө уламжлан хүргэсэн Бурханчлам Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Пүрбат огшийнхаа цаашдын ажилд өндөр амжилтыг хүсмээрэй. Манай нэвтрүүлгийг төвчээртэй сууж анхааран сонсон сонсогч та бүхний маань юу сансан 9 цагаан хүсэл сэтгэлчлэн бүтэг болтугай. Өв эрдэнэ нэвтрүүлгийг бэлтгэн хүргэсэн сэтгүүл редактор Чимэд Рахча, найруулагч Пүрбат. Бидэнтэй харилцах утасны дугаар 36 21 тэг тэг.